Сайн байцгаана уу гэдэг өдрийн мэнд хүргэе. За, өнөөдөр бүгдээрээ 6 цагаар мордсон найрагдлынхаа уул, ус, ургамал гэсэн дараагийн 3 хэсэг дээр задлан тайлбарлах задлан шинжилгээ ажлыг явна. За, хичээлийнхээ эхэнд уран зохиолын ном дэвтрээ гаргаад дэвтэр балай тавьж байгаад анхааралтай сайхан үзээд шууд тэмдэглэл хийгээд явахыг сурагчтай анхааруулж байна. За, энэ бол видео хичээл учраас тодорхой хэсэглэлүүдээр зогсоогоод үзээд уншаад явах боломжтой шүү хүмүүстээ. За, өвөл хэсгийг бол бид нар мэдж байгаа тийм ээ. Өвөн цагаан өвөл, мөнх цагаан тэнгэрийн өвөл гэдэг зохиолч маань хичнээн сайхан дүрсэлснийг харсан. Одоо тэгвэл хэдүүлээ уул хэсэглэлтэй танилцъя. За, тэгэхээр уул хэсэглэлтэй танилцахын өмнө бол багш нь энд хоёр одоо хамгийн сайхан мөрүүдэн гэж үтсэн хоёр мөрөө өгсөн байна. Та бүхэн хараарай. Мөчөд дөрвөн хөлний мөрөн гараагүй оргил, мөгөөрс нэмгэн хоолоотны дуун хүрээгүй оргил. За, энэ бол уулын тэр өндөр сайхан шинжийг агуулсан сайхан мөрүүдийн нэг байна. За эхлэл хэсэгт бол бүгдээрээ уул хэсэглэлийг бол та нар унших хэрэгтэй. За багш нь энд эхлэл, гол, төгсгөл гэсэн хэсгүүдэд заагалсан байна. За тэгэхээр эхний 4 мөрөө эхлэл хэсэг. За дараагийн 12 тийм ээ. За 15 мөр бол гол хэсэглэл. За сүүлийн 4 мөр бол ирэхээрээ төгсгөл хэсэг болоод ирж байгаа. За эхлээд гол төгсгөл гэсэн хэсгээ зааглаж бас бичсэнийг харж анхаарч давхар уншаарай. За тэгэхээр нэг хэсэглийг бол 1-ээс 2 удаа уншихыг зөвлөе. За ингээд видеог зогсоож байгаа унших хугацаа та бүхэнд байгаа гэдгийг санаарай. За зохиол дээр мэдгүй байх магадaltaй гэсэн багш нэг бол 3 үгийг өгсөн байна. Зууран, балчиг, бээрийн газар гэж гарч байгаа. За сүмбэрлэх, гантиг чулуу гэж. За тэгэхээр энэ үгийн тайлбаруудыг бол багш нь хойд хэсэгт тайлбар өгсөн байна тийм ээ. За тэгэхээр харъя. Энэ дээр бол ингэж юм л зууран балчиг халуунд сэрүүн сэтгийг сэнгэнүүс. За тэр бол маш их халуун, хит халуунаас болж хүний бие хувцастайгаа наалдах тийм тэр үзэгдлийг л зохиолч маань энэ үгээр гаргасан байж. За дараа бээр. Энэ бол газрын хоол айрын хэмжээг заасан үг тийм ээ. За дараагийн хэсгийг зохиол сүмбэрлэх гэж гарч ирж байгаа. За сүмбэрлэх бол өндөр сүрлэг уул явхлантай сайхан байдал. За гантиг бол энэ уулын чулуун дүрсэлсэн үг байж тий. За одоо бүгдээрээ зохиол дээрээс юу өнөөдрийн хичээлээр зөвхөн ажиллах юм гэхээр уран дүрслийн арга хэрхэн ашигласныг ажиллана. За уул хэсэглэл дээр бол за байгалийн зурвал бол бүх хэсэглэлд гарч байгаа. За амьтдад адилтгал зөвлөлт хэтрүүлгийн аргууд бол гарч байна гэж үзсэн. За багш нь эндээс бол адилтгал гэдэг хэсэг аргыг одоо та нарт онцгойлон уншиж үгээ хараарай. За юмсыг харьцуулан нэг юмыг нөгөөтэй адил болохыг хэрэгтэй холбоос үг ашиглахгүй дүрслэх уран дүрслийн арга юм аа гэж. За тэгэхээр холбоос үг ашиглахгүй гэхээр чи нөгөө зүүрлэлээс ялгарх онцлог нь юу илээ өгөх үү? Шиг юмт адил гэдэг үгийг хэрэглэхгүй. Гэхдээ хоёр юмны төсөөтэй адилхан байдлыг илэрхийлсэн. За энэ дээр бол гарч ирж байна. Мөнх хөх тэнгэрийн мөнгөн цагаан багна. За энэ уулыг бол тэр багантай адилтгаж байгаа хэсэг байна тий. Уулны өндөр сүрлэг байдлыг багны өндөр байдалтай харьцуулж байна. За ягаад мөнгөн цагаан багна гэж авч ихээр уулын ориглын мөнх цас ноён ориглыг энэ багны мөнгөн цагаан байдалтай тий. За энэ мэтчлэн адилтгажээ. За амжилтын арга гэж ямар аргыг хэлэх юм? Амьгүй юм үзэгдэл, байгалийн байдлыг гадаад дүрслэл, хүний үг хэлээр өгүүлж буй мэтээр амжишуулан илэрхийлэхийг амжилт. За энийг хичээл дээр бид юу тайлбарладаг вэ? Амьгүй зүйлсэд ам оруулах, хэл яриа оруулах гэж гардаг шээ тий. За энэ бол амжилтын арга байгаа. За бүгд харъя. Зугаалах баярлах ардын санаа зөргийг сэргээс. За нэг уулыг бол тэгэхээр санаа зөргийг сэргээтэл нь тийм амьд байгаа юм шиг тий дүрсэлсэн байна. Цанган зуны халуун цасан хөрөм өмссөн. За энд бодоод үзье. Уул чинь биетэй байлуу, гартай байлуу, хөлтэй байлуу бодоод үзнэ. Гэтэл энд хүний өмсдөг хүрэн өмссөн гэсэн дүрслэл явж байна. За энэ бол тэгэхээр амьгүй уулыг амьтай хүнтэй зүүрлсэн, адилтгсан хэлбэр бас мөн шүү дээ, тийм ээ. За тэгж жагаад цанган зуны халуун цасан хүрэн өмссөн. За халуун зун ч гэсэн мөх цас дөргөдийн оргил дээрх цас бол хайлтгүй хэвээр байдаг, тийм. Тэгэхээр бол энийг цасан хүрэн өмссөн гэсэн амжилтын аргаар бичсэн байхыг одоо бүгдээ олоод ялгаж тэмдэглэж болно. За энэ хэтрүүлэл гэж ямар арга байдгийг гэхээр тухайн юмыг бодтой байх хэмжээнээс нь хэтрүүлэн дагуулах. Эсвэл бууруулах. Ийм дүрслэх хур маягийг хэтрүүлдэг гэдэг. За хэтрүүлдгийг дотор нь ихсгэл ба багасгал гэж хувааж болно. Тэгэхээр байгаа юмыг хэмжээнээс нь хэтрүүлэхээр ихсгэл,
хэмжээнээс нь бууруудахаараа багасгалаад биш. За бүгд харъя. Мөчид дөрвөн хөлтний мөрөн гараагүй оргил, мөгөөрс нэмгэн хоолоотны дуун хүрээгүй оргил. За хинч одоо тэр уулын оргил дээр гараагүй, хинээж дуу хадаагүй гэсэн санаа бол уран дүрстэй хэтрүүлэл байна те. За ахисгэлын арга гэж харж байна. За дараа нь мөлт мөчиг гарвал үүд гимээр уул байна. Мөшгөд сайн харвал үүлнээс өндөр уул байна. За тэр уулын хүний газар дор хүн зогсож байгаа тэр харагдах байдал бол уулны тэр өндөр хүчрэх сүрдэг байдлыг бол тэр үүлнээс ч өндөр хэмээн бол хэтрүүлэн дүрслэсэн хэлбэр байж байна. За ингээд уул хэсэг дээр бол бид нар мэдэхгүйгийн тайлбар толио хийлээ. Ажиллаа. За тэгээд уран дүрслийн аргуудыг төвөж ялгаж бичсэн. За яг энэ хэсгүүдийг та нар маань дэвтэр дээр бичиж буулгаж авахыг багш зөвлөж байна. 2-р хэсэгт бол ус. За усыг бол зохиолч их сайхан дүрслэж өгсөн байгаа тийм ээ. Ус шингэн боловч мөс болон хатуурна. Ус хар боловч цас болон цайрна. Ус хүнд боловч уур болон дэгдэн. Ус шимгүй боловч түмэн бодисыг тэжээ. За үнэхээр гайхалтай сайхан мөрүүдийн нэг жишээ. Одоо бүгдээ ус гэсэн хэсэглээ бүрнээр уншъя. За энэ видеоч бол учраас ахин хэлий видеог зогсоож байгаад та нар ус гэсэн хэсэглийг 2 ба түүнээс дээш удаа уншиж үзээрэй. За түүний дараа бол дараах 4 үгийг бол багш нь та нарыг мэдэхгүй байхаа гэж үзэж тайлбарыг өгсөн. Бусад хэсэг бол мэдэхгүй байх юм бол түүнийг мөрөөр нь хэдэн мөрөөр нь 2 мөрөөр нь 4 мөрөөр нь тийм ээ шүдгийн нийт мөрөөр нь бас таамаглан үзэх боломжтой. Мөн толигчийг ашиглан тайлбарлах боломжтой гэдгийг саная. За ингээд тунарн, цалгих, долгих, мөрөн гэсэн үгсийг бол би та нарыг тайлбар шалгахтаа үгсээ гэж үзсэн. За үүл манаа тунарн. За тэр нөгөө бол тунж үлдэх хэлбэрийг дүрслэлийг үзүүлж байна. За цалгих, долгих гэдэг бүрд орж ирж байгаа тийм ээ. Цалгин долгих их мөрөн болоод явчихнаа гэж. За тэгэхээр мөрөн голын улсын цалгин долгиж байгаа хэлбэр хэмжээг зааж байна гэдэг бол усны долгион хөвөө, мөргөн ойх, халих, цалгин төрөх үзэгдлүүдийг дүрслэдэг үг байна. За тэгвэл энэ мөрөн гэж одоо гол улс далайгнаас ямар ялгаатай гэдэг үг харъя. Голоос том гадаа тэнгис цутгадаг урсгалыг мөрөн гэлнэ. За танид бас үгийн тайлбараа хийчихсэн ус гэсэн хэсэглийг 2 ба түүнээс дээш удаа уншсан бол одоо энэ хэсэглэлд уран дүрслийн арга хичнээн байгааг хитэн хэлбэрээр орсныг бүгдээр ажиглаа. За тэгэхээр одоо юуны түрүүнд ажиглан тийм ээ уншиж явах явцдаа за адилтгч юу, зүүрлж юу, хэтрүүлж юу, амтчилж юу. За энэ бол дараах 3 арга. За адилтгал, амтчил, зүүрлэл. За багш нь онлын ойлголтыг бол тэр доод цэнхэр ба улаан өнгөрөвч өгсөн байгаа учраас түүнийг уншиж байгаа л дэвтрэл дээрээсээ ялгаж идэж боломжтой. За өнөө бидний харахад үүл манан цас мөс өнгөнд ялгуур олонч чанартай ганцхан ус. За энэ хоёр мөрөн дээр ажиллахаар бидний хараад байгаа үүл манан цас мөс бол ерөөсөө өнгөөр тунраад байгаа хэлбэр хэмжээ нь өөр байгаа боловч энэ бол уг мөн чанартай ганцхан ус юм а гэсэн адилтгал явж ирж байна. Үүл манан цас мөс ус гэсэн үгсийг тодруулж өгсөн байна гэдэг бол эдгээр зүйлсийг адилхан үзүүлжээ гэсэн үг. За амтчлыг харъя. Амьгүй зүйлд амь оруулах. Тийм ээ? Ярихгүй, хийлэхгүй, явахгүй зүйл явах гэж та нар бодоод үзээрэй. Газрын өндөр ориглоос хөх усан могоо гарч гадаад их талаас шунган орж наатахад гадаад тэр далаагаас цагаан үүлний луу гарч газар дээгүр дүүж усаар хүрхрэн наатнаа. За тэгэхээр бол энэ дэр хүүхдүүдэд яаж вэ? Хөх усан могоо гарч шунган орж наатахад цагаан үүлний луу гарч усаар хүрхрэн наатнаа. За энэ усны тэр хэлбэр хэмжээ, цалиглан долгилон урсах тийм ээ? Уур усны хэлбэр хэмжээг бол ингээд харуулж байна. За тэгэхээр бол могой, луу гэх мэт тэнгэрийн тийм ээ? Цус савдагтай холбоотой амьтдыг сонгосон байна. Зохиолчийн бас тэр сэтгэлгээний онцлог энэ төр харагдаж байна тийм ээ? Бид нар одоо 5 хошуу малаа дээдэлдэг гэдэг 5 хошуу малын дүрслэх хэрэглүүрээ сонгосноос илүү уул услус холбогын амьтдыг холбон дүрслсэн бас илүү оновчтой зохиолчийн бол одоо мэдлэг цар хүрээг бол харуулж байгаа. За энэ амьтчлал хэсэг орж ирж байна. За зүүрлэл. Зүүрлэл бол адилтгал энэ хоёрыг хүүхдүүд андуураад байдаг. Багш зөвлөхөд энэ хоёрын ялгарах шинж зүүрлэл нь шиг, мэт, адил гэх мэт холбоос үг ашигладаг. Адилтгал нь бол альва юмны хоёр шинжийг дүрслэхдээ холбоос үг ашиглахгүй байгааг анзаарна тийм. За
Урсаж байгаа мөрнийг уулан дээрээс харахад ургамал сайхан мод мэт мөчөрдөн салбарлан харагдана. Урт хөх могоо мэт мөрөлдсөн мөчгөрөн үзэг. За энэ бол холоос харж байгаа хэлбэр байна. Энэ гурван мөрийг уншихад бол шууд ойроос биш, хажуунаас нь биш, маш холоос харж. За ингээд үүнийг дээрээс нь харах юм бол салаа салбарлан урсж байгаа байдал бол модны мөчөр шиг. Айлсууд могоо шиг дахиралцсан хэлбэр хэмжээг нь шулуун явдаггүй шүү дээ, тий? Тойрсон, мушгирсан. За энэ хэлбэрүүдийг мод бит могоо мэт гэж зүүрлж өгсөн зүүрлэл буюу уран дүрслийн бас нэг арга явж байна. За ингээд ус хэсэглэлээрээс бол бид дараах адилтгал, амжилт, зүүрлэлийг ялган таньсан дамжилттай байлаа. Одоо бүгд ургамал хэсэг рүү оръё. Уул нуруу хэдийгээр өндөр сүртэй боловч ургамалгүй бол хувьхаа юунд сайхан билээ. Ус урсгал хэдийгээр найртай тунгалаг боловч ургамалгүй бол хоосон юун аяттай билээ. За энэ бол сайхан мөрүүд байна. За ургамал хэсгийг багштайгаа мөн адил 2-оос 3 удаа түүнээс их хэмжээгээр уншиж болно. Уншихдаа бол танил бас үг хийгдлгийнхээ доогуур дээгүүр зурж тэмдэглээд за адилтгал, зүүрлэл, ёгтлол, өгөөдөл, ихсгэл, багасгал тийм ээ уран дүрслийн арга байх магадaltaй хэсгүүд дээрээ зурж тэмдэглэгээ хийх юм бол чамд давуу талтай гэдэг санаа. За багш нь энэ мөр болгоны уртад 4 мөрөөр нь өнгөөр нь ялгаад өгсөн. Энэ бол юу гэдэг хүүхдүүдээ толгой холболт. За зохиолчийн хувьд бол яг тань ижил үсгээр толгой олж тийм эхний 4 М, Ч, О, Г, З гэх мэтэр толгой холболтын аргуудыг өнгөөр дүрсэлсэн байгааг хараарай. За танид бас үг хэллэг дээр багш дараах 4 үгийн магадaltaй гэж үзсэн. Малтах, магадлах, хилэн, хувхай гэх юм. За малтах гэдэг бол ухах, ирэх тийм ээ ухах гэсэн үгийг идэвхтэй хайж үзэж болно. За магадлах гэдэг ихээр үнэн зөвийн хянан тогтоох. Магадalт сайтар үзвэл гэж ярьж байна. Сайтар харвал гэсэн санаач байж болохоор байна те. За хилэн. Энгэр болоороо ингэж байгаа хүүхдүүдээ ногоон хилэн дэвсгэр шиг. Тэгэхээр хилэн гэдэг нь эд материалын гэж зааж байна те. Тэгэхээр бол ногоон гэдэг өнгө орчихсон учраас хилэн гэдэг өнгөөр биш эд материалаар орж байгааг харах хэрэгтэй. За хилэн гэдэг бол хөвөн мяндс зэргээр нэгсэн бараа материалыг хэлж байна. За энэ дээр хувхай гэсэн үг гарч ирж байсан. За тэгэхээр хувхай гэдэг бол өгөр даасан юм өнгө цус, мөн цусгүй байгаа байдлыг хувхай цагаан ярьстай гэж ярьдаг тийм. За тэгэхээр энэ өгөр гэдэг нь яадаг гэхээр хувхаарч цайрсан, цагаарсан гэсэн утгатай үг шүү. За ургамал хэсэг дээр арай хүнд тийм 4 үг гарч ирж байна гэж багш нь ажилласан. За одоо бүгд энэ цохиолтыг уран дүрстэй ямар арга байгааг харъя. Та нар бол үүнээсээ өмнө өөрсдөө нэг ийм аргууд байна уу гэж туршаад үзчих хэрэгтэй. Тэгээ багшийнхаа видеотод тулгаж үзэж болно. За энэ дээр 2 л уран дүрслэлийг багш нь сонгосон байна. За адилтгал, зүйрлэл. За бүгд юу адилтгасан яарэ тийм ээ. Навч цэцэг хоёрын уран нарийн жигтэй. Навч цэцэг хоёрын уран нарийн жигтэй. За энэ үл энэ бүр тэр жигтэй адилтгал. Малтайд үдэхэд газраас шороо чулуу гаравч мандаа дургах зүйл нь уран сайхан ургамлаа. За шиг мэд холбоос байхгүй байх хэрэгтэй. Тэгэхээр адилтгал. За тэр хүүхдэд харъя. Шороо чулуу газраас гаравч яг уг зүйл нь бол уран сайхан ургамал явж байна шүү дээ гэсэн адилтгал. Газар дэлхийн чимэг нь ганган сайхан ургамал гайхаж сонирхож суугаан чи бид хоёроо. За газар дэлхийн чимгийг бол ургамал гэж үзээд гайхаж суугаад сонирхол нь чи бид хоёр гэдэг улаан өнгөөр тодорхойлснараа бол хоорондоо адилтгсан байна тийм. За зүйрлэлээ харъя. Зүйрлэл тань хамгийн амархан чиг мэт адил гэх мэт төгсөд орсон байна. За ингэж жижиг ногоо үргэлжлүүлж ногоон хилэн дэвсгэр шиг жимэл самтан бүнжигнөж эрдэт сайхан унжлах шиг жигдэрсэн нараас зэрэглэж жагссан олон баган шиг харагдана. За энэ бол нөгөө ургамлын сайхан шинжүүдийг яг ингэж байна. Тэрэн шиг, энэн шиг дүрсэлсэн байна. За энэ бол уран зохиолын зүйрлэл арга байлаа. За өнөөдөр хичээлдээ бол хэдүүлээ зохиолыг задлаад бүтээлчээр ажиллаж сурлаа. Энэ чадвар бол хүүхдүүдэд та нарын хувьд агч байгаа том ажил ахиц амжилт гэж үзэж болно. Тэгэхээр өөрийгөө дараагийн удаад видео хичээлээсээ уран зохиолын ямар ч хичээл орлоо гэсэн уран дүрслэлийг нь ялган таних нь байна. Танил бас үг хэллэгийг нь бас юун түрүүнд мэдээд авах юм бол зохиол хичээлээ илүү сайхан ойлгож явна гэсэн үг. За бид бол ингээд том найрагдлын ард гарлаа. Арагдаа авраг болон зугаацгаар марцсан гэсэн 2 найрагдлыг энэ найрагдлыг задлан шийдэх гэсэн нэгд бүлэг сэдвийнхээ хүрээнд үзлээ.
За тэгэхээр энэ хичээлийн баттгал олгож гэрийн даалгавар багш нь уул ус ургамал гэсэн хэсгүүдийн аль нэгийг нь зөвхөн сонгоно. За тэрнээс аль нэгийг нь дуурайгаад 8-аас 16 мөр бүхий шүлэг зохиогоод багш руугаа буюу боги 372 @gmail.com руу маань илгээгээрэй. За тэгээд мөн онлайн зөвлөгөөний хичээлээрээ багшаас уран дүрслэлийн аргыг, за үгийн тайлбарыг хэрхэн хийх, за яаж зохиол бүтээл зохиох вэ? Энэ зохиол маань болж гинөө гэх мэтээс зөвлөгөө тусламж авч болохыг хүүхдүүд маань санаарай. За ингээ өнөөдөр хичээлд төвтэй оролцсон та нартай баярлалаа. Амжилт хүсье.